Хей манайхан за бүгдээрэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Иймэрхүү бичлэг хийгээгүй зөндөө олон утсан байна. Дандаа л янз бүрийн сэтгэлгээний талаар бичлэг хийдэг. Гэхдээ өнөөдөр би та бүхэнд хэрхэн дасгал хөдөлгөөн хийнгээ арьсаа зөв арчлах вэ? Арьсаа цэвэрхэн байлгах вэ? Тэгээ би бас яаж дасгал хөдөлгөөн хийдэг ч гэсэн арьсаа бохирдуулахгүйгээр авч явдаг вэ гэдэг талаараа та нартаа хуваалцъя. За юуны түрүүнд зөндөө олон эмэгтэй хүмүүс надаас нүүрний будагтайгаа дасгал хөдөлгөөн хийх нь зөв үү буруу юу? Нүүрний будагтайгаа дасгал хөдөлгөөн хийж болох уу гэд зөндөө асуусан байсан. Энэ асуултнаас эхлээд хариулъя. За миний хувьд гэх юм бол би яг нүүрний будагтайгаа дасгал хөдөлгөөн хийхийг бол танд зөвлөхгүй. Тэгээ намайг та нар зөндөө олон нүүрний будагтай дасгал хөдөлгөөн хийж байхыг харж байсан баг. Гэхдээ миний хувьд нөхцөл байдал бага зэрэг өөр байгаа. Яагаад гэвэл би ерөөсөө пудер крем хэрэглэдэггүй, зөвхөн нарны тосолд хүрхдэг. Одоогийн байдлаар ч гэсэн зөвхөн нарны тостой байгаа. Зориуд арьсаа хамгаалахын тулд ерөөсөө арьсан дээрээ юм дүрхтгүү. Тэгээ миний хувьд би нарны тостой байсан ч гэсэн хит их хөлсөө гаргасан тийм дасгал одоо нүүрний будагтай байхдаа хийхээсээ ерөнхийдөө бол зайлс хийдэг. Гэхдээ зарим үед бол хийх үе зөндөө байдаг. Хэрвээ та нүрээ буддаг ингээд нүрээ будсан байхдаа дасгал хөдөлгөөн хийдэг бол бас үүнийг зохицуулж болно. Хай, дахиад сайн уу манайхаа. За би яг одоо дасгалаа хийхээ гарах гэж байна. Тэг хэрвээ та нар анзаарсан бол би бага зэрэг будагтай байж байгаа. Нарны тостой тэгээд хацраа өнгөлцөн. Тэгээ магадгүй мэдээж танд над чиг ингээд нүүрний будагтайгаа жим руу явах тохиолдол гарч магадгүй, эсвэл таны амьдралын хэв маягаас болоод та будагтайгаа дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байлаа гэж бодъё. Мэдээж тэгж болно. Тэгээ ялангуяа одоо миний хувьд би яг энэ байдалтайгаа workout-а бол хиймээргүй байна. Тэгтээ хөлний өдөр болохоор би заавал хийх шаардлагатай. Энэ үедээ яадаг вэ гэхээр би буугаад үнэхээр сайн хөлсөө гаргаад магадгүй дасгалаа хийчин. Тэгтээ би эргэж орж ирэнгүүтээ миний хамгийн төрүүлж хийдэг зүйл юу байдаг вэ гэхээр би газ нүрээ цэвэрлдэг байгаа. Тэгээ ер нь л бол та дасгал хийдэгч байж магадгүй, хийдгүүч байж магадгүй. Ерөнхийдөө нүүрний будагтай хит их удаан яваад хэрэггүй. Хэрвээ та гэртээ ирсэн л бол газ нүрээ цэвэрчиж байгаарэ. Тэгвэл ер нь арьсаа маш гоё цэвэрхэн авч явахад тусалдаг. Магадгүй зарим хэсэг бүлэг эмэгтэйчүүд маань дасгал хийснийхаа дараа шууд усанд орох боломжгүй хичээл сургууль ажилласаа болоод араас нь ямар нэгэн төлөвлөгөөтэй байж ээж болно. Эдгээр эмэгтэйчүүд маань яаж зохицуулж болох вэ гэдэг талаар хуваалцъя. Надад ч гэсэн заримдаа тийм үе байдаг, зөвхөн өдрөн л дасгал хийх цаг зав байгаад идэг. Гэхдээ энэ нь зүгээр энийг бүгдээрээ бас зохицуулж болно. Та дасгал хөдөлгөөнөө хийчих. Гэхдээ иймэрхүү өдрөө та ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ гэх юм бол upper body workout юм уу? Одоо арай амархан байдаг штеп. Мөр гар хийх өдрүүд бол тийм их ачаалал танд өгөхгүй. Ийм дасгалуудаа тэр өдрүүдэд хийчих. Тийм учраас та яах хэрэгтэй вэ гэхээр өөрийнхөө хуваарийг гаргачих хэрэгтэй тэр 7 хоногтоо. Энэ өдрүүдэд би өглөөн нь завтай учраас би өглөөн нь энэ хэцүү хүнд workout-уудаа хийчих, хөлсөө гаргасан. Харин бусад өдөр нь завтай учраас энэ өдөр нь хөнгөн дасгалуудаа хийчих. Эсвэл маш олон алхалт хийчих гэх юм уу. Ягаад би та нарт эдгээр зөвлөгөөнүүдийг өгөөд байгаа вэ гэхээр би та нар арьсаа муухай болгоно, арьсаа бохирдуулна гингүүтээ дасгал хөдөлгөөн хийхийг чинь ерөөсөө хойшлуулмааргүй байна. Ягаад гэвэл хүн гэдэг чинь угаасаа тийм штэ тий. За би нүүрний будагтайгаа юм чинь. За би тийм юм чинь. За би завгүй юм чинь дасгал хөдөлгөөнөө хийхээ болчих, инхээ болчих гэдэг болохоор ерөөсөө тэгж болохгүй. Түүнээс гадна бас та нүүрнээ дүрхэж байгаа юмаа бага зэрэг өөрчилж болно. Ядаж нүүрэн дээрээ арай бага крем, бага пудер тавьдаг ч юм уу. Эсвэл тавьдаг тос болон нарны тосоо айрал болох ямар ч тослоггүй усан суурьтай будаг юм уу мат нарны тосыг хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний арьс нь өдөртөө маш их тослогчдыг ялгаруулдаг байгаа. Харин оройдоо болохоор ерөөсөө тийм их тослогчдыг ялгаруулдаггүй. Тийм болохоор та гоё чихшил өгдөг өтгөн чанартай тосоо оройдоо дүрхээд өдөртөө зүгээр л гоё усан суурьтай маш хөнгөн бүтцтэй
зүйлс арьсандаа түрхээд байх юм бол арьсны чинь тэр нөгөө нэг ачаалал аваад бохирдолт нь арай бага байна гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол би таныг өглөөдөө ямар ч нүүрний будаггүй байхдаа дасгал хийх нь бүр хамгийн бест гэж хэлмээр байна. Бүр хөсөө үнэхээр сайн гаргаа те янз бүрийн арьс бүх зүйлдээ санаа зовхгүй яг усанд орохынхоо өмнө хийх тэр мэдрэмж бүр үнэхээр гоё яадаг. Тэгээд яг хөлөрчөөл ингээд хамаг юма цэвэрлэх бүр хамгийн гоё мэдрэмж. Бүгдээ таараас нь гоё өөрийнхөө мейкапыг хийдэг ч юм уу. Тэгээд миний хувьд ч гэсэн би өглөө заримдаа хүн трейн хийдэг байхгүй юу 6 юм уу 6:30-аас тэр үедээ бол би ямар ч нүүрний будаггүй явдаг баг үсээ хальт самнаал тэгээд шууд жим рүү явдаг. Тэгээд өмнө нь болохоор би ерөөсөө нөгөө нүүрний будаггүй явж чаддгүй байсан байхгүй юу. Ийшээ тийшээ ерөөсөө гарч чаддгүй. Ялангуяа би ерөөсөө нөгөө хөмсг сормосгүй хүн байсан учраас заавал ингээд нөгөө хөмсгөө будажээж гардаг байсан. Тэгэд үнэхээр азар би Grande Cosmetics-ийг олж авснаас хойш ерөнхийдөө бол миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Хүний ингээд хөмсг сормос ургаад ирнэ штэ. Тэгэнгүүт ингээд бүр ингээд царай хамаагүй өөр харагддсан байлээ. Тийм болохоор шууд өглөөдөө ингээд хөмсгөө тодруулах шаардлагагүй шууд гарчдаг болцсон. Тэгээ хэрвээ та нар сонирхож байх юм бол би Grande Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүдийг бас өөрийнхөө вебсайт дээр зардаг. Тэгээ Grande Cosmetics бүр үнэхээр сайн яг үндэ тохирсон маш чанартай гэх юм уу. Тэгээ зөндөө олон охтууд маань бас надаас жоох үнэтэй байна гэд гомдлоод байсан. Тэгээд би Grande-гийн серумээс өөр серум хэрглэж үзээгүй байжгаад Amazon дээр би нэг хямдхан серум олж хардаг байхгүй юу. Маш их ревю үлдээсэн байхаар нь энийг туршаад үзт юм уу. Хэрвээ энэ бүтээгдэхүүн Grande Cosmetics-тэй адилхан байх юм бол би арай хямдхан үнээр зөндөө олон хүмүүс зарж болох юм байна гэж бодоод аваад үзсэн. Тэгсэн чинь миний нүдийг бүр амар улаан болгоод ийм шар туяатай болгоцсон. Энэ дээр сайн харагдаж гэнэ үү харагдахгүй байна уу? Энэ гэхдээ арилж ах шиг байна. Би 2-7 хоног ашигласан юм уу? Өөрөө тэгээд нүдээ улаацныг мэдгүй би ядраад байгаа юм байна. Ядаргаанд орчиж гэж бодоод яваад байсан чинь тэр серум байсан юм байлээ. Тэгэнгүүтээ одоо ингээд шар туяа үлдээчээд бүр тэр нь ерөөсөө арилахгүй байгаа. Тэгээд би удахгүй нүдний эмчтэр очих бах. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн нүд хөмсгөндөө хэрэглэх хэрэгтэй юм байлээ шүү манайхаа. Бас гадна бас жимнийхээ охтуудад өөр зөвлөгөө өгье гэх юм бол зөндөө олон охтууд маань надаас би уураг уух шаардлагатай юу гэж аягүй их асуудаг. Энэ нь хүн хүнээс шалтгаална. Мэдээж та үнэхээр эрчимтэй булчингаа хөгжүүлмээр байх юм бол уургийг нэмэлтээр ууж болно. Гэхдээ миний хувьд жишээлбэл би уураг хаяа уудаг өдөр болгон уудаггүй. Уураг нь танд үнэхээр ашиг тустай. Гэхдээ уураг нь хизээж таны одоо дахианы цээж махнаас ч юм уу эсвэл махнаас авч байгаа жинхэнэ уургийг чанар нь бүр хизээж гүйцдэггүй. Энэс гадна хит их уурагнаас хамааралтай болж болохгүй. Өдөр болгон ингээл уураг уугаал байдаг байх юм бол удаанда илэг ер нь биед чинь нэг сайн биш. Ягаад гэвэл энэ нь жинхэнэ бүр уураг бүхэл уураг биш. Ингээд нөгөө янз бүрийн бодистой холилдсон уураг учраас ерөнхийдөө бол тааруулж явах нь зүгээр. Тийм учраас эхний удаад хэрвээ та жим явж эхэлж байгаа бол зүгээр хоол хүнснээс авч байгаа уургаа нэгдүгээр тавиад эрхэмлээрээ. Хэрвээ үнэхээр хоол хүнснээсээ авч чадахгүй завгүй байдаг эсвэл булчингийнхаа өсөлтийг бүр ингээд хурдцтай дэмжмээр байх юм бол араас нь уургийг оруулж ирж болно гэсэн. Би бас уурганы смути уудаг. Би буурцагны смути уудгийг та нар санаж гэнэ үү? Тэрийг та нар хийж ууж болно. Тэр уургийг уух юм бол та зөвхөн уургаа аваад зогсохгүй үсэндээ ч гэсэн тижээл өгчин гэсэн үг. Тэгээ сүүлийн үед миний үсэнд бас нэрээ өөрчлөлт гарсан. Хэрвээ та нар анзаарсан бол ингээд тасраад айгүй жоохон мэдгүй миний өсний байдал надад нэг сүүлийн үед таалагдахгүй байгаа. Яасан бэ гэхээр та нар намайг Nutrafol уудгийг мэднэ. Тэгэж би үсээ ер нь баг зэрэг өтгөрүүлж ийсэн. Тэгээ 2 жил баг уусан байх. Тэгээд Nutrafol ч гэсэн өөрөө тийм хямдхан бүтээгдэхүүн биш. Тэгээ
жил уучаад сүүлийн бараг 1 жил уугаагүй байсан чинь ус жоохон ингээд тасраад байгаа юм шиг санагдсан. Тэгээ дээрэс нь би бас нөгөө буурцганы смутигээ ерөөсөө хийж уухгүйсэн. Тэр чинь нөгөө дифтэгээл чанангуудаа миксердэл аюух жоохон ажиллагаатай болохоор завгүй байсан болохоор хийхэ болцсон чинь бас ингээд усны өтгөрөлт маань ингээд ус маань шингэрэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. Тэгээ сүүлийн үед бас буурцгийнхаа смутиг хийж байгаа. Хэрвээ та нарын смутины орцнуудыг авмаар байх юм бол миний бас вебсайт дээр байгаа шүү. Бол эмэгтэй хүмүүс бас надаас Nutrafol-ын талаар асуугаад байсан. Усны витамин би Монголд ерөөсөө зардаггүй. Үр дүнтэйгийн хувьд бол үнэхээр үр дүнтэй, жоохон үнэтэй бүтээгдэхүүн. Тэгээ хамгийн гол нь тийм хурдан үр дүнгээ өгдөггүй. Та 2-3 сар курсээр нь ууж ээж үр дүнгээ өгдөг тийм бүтээгдэхүүн байгаа. Миний хувьд нэг 4 сарын дараа миний ус айгүй гоё болцсон юм шиг санагдсан. Ус маань ингээд өтгөрөнгүүдээ өнгө нь айгүй сэрэгцэн байсан. Тэгээд би ээждээ бас 3 сарын бүтээгдэхүүн өгөө явуулсан чинь манай ээж болохоор нэх үр дүнгийн мэдрээгүй гэсэн. Тэгэхээр идэж ууж байгаа зүйлс ер нь маш чухал юм шиг байлээ. Витаминаа ч уугаад, смутигээ ч уугаад бүхэл талаараа дэмжих хэрэгтэй. Сүүлийн зөвлөгөө юу вэ гэх юм бол та ерөнхийдөө бие, үс, арьс гээд бүх зүйлээ дэмжиж эхлэе гэж бодож байх юм бол энэ бүх зүйл маань бүгдээрээ ингээд нөгөө нэгдмэл байдаг учраас идэж ууж байгаа зүйл чинь маш чухал. Тийм учраас эрүүл зөв хооллолоороо магадгүй та жингээ хасахыг хүсэж ээж магадгүй, нэмхийг хүсэж ээж магадгүй. Бидний зорилго өөр. Гэхдээ хүн угаасаа л заавал эрүүл зөв хооллох хэрэгтэй. Яагаад гэвэл таны идэж ууж байгаа зүйл чинь зөвхөн биед чинь нөлөөлөө зогсохгүй, таны энэ үс арьсанд чинь маш том нөлөө үзүүлдэг. Тэгээ зарим хүмүүс зөвхөн усны витамин уугаал болчих юм байна, арьсандаа нэг зүйл уугаал болчих юм байна гэж боддог штэ тий. Гэхдээ үгүй, та бүр ингээд бүх зүйлдээ анхаарах хэрэгтэй. Гаднаасаа ч тэр гоё бүтээгдэхүүнүүдээ хэрэглэх хэрэгтэй. Янз бүрийн усны бүтээгдэхүүн, арьсны бүтээгдэхүүн, коллаген юу байна? Эднэр чинь бүгдээрээ нэмэлт бүтээгдэхүүн. Гэхдээ та дотроосоо идэж ууж байгаа зүйлдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Угаасаа ингээд дэлхийн бүх брэндүүд, Nutrafol, миний хэрэглэж байгаа алдартай брэндүүд, энэ брэндүүд юу гэж зөвлөдөг вэ гэхээр эдгээр сайн бүтээгдэхүүн хизээж таны идэж ууж байгаа зүйлийг чинь орлож чадахгүй гэд бүр сануулга бүр ингээд бичсэн байж идэг. Тийм болохоор охтуудаа заавал өөртөө анхаарад гоё зөв хооллож сураад бие зөв авч яваад тасгал хөдөлгөөнөө хийх хэрэгтэй. Тэгээ хэрвээ та нар маань бас миний зөв хооллолтын тасгал хөдөлгөөний сургалтыг маань сонирхож байх юм бол бас над руу чат бичээрэй. Тэгээд бас өөр асуух зүйл байх юм бол жимний талаар, арьс арчилгаа, эдгээр зүйлийн талаар асуулт байх юм бол доор комент үлдээгээд бүгдээрээ ярилцаж болно. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.